Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Шихийн хотог их сургууль болон Монголын өмгөөлөгчдийн холбооноос хамтран гаргаж буй өмгөөлөгчийн өнцөг сурал подкастын ээлж дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай энэ удаагийн дугаараар Монголын өмгөөлөгчдийн холбооны хувь хүний хөгжлийн хорооны тэргүүн хуульч өмгөөлөгч Мандах сайхан өмгөөлөгч оролцож байна. Сайн байна уу та? Сайн байна. За, юуны дөрөнд бидний урилгыг хүлээн авч манай подкастт оролцож байгаад тун их талархаж байгаагаа илэрхийлмээр байна. За, тэгэхээр юун түрүүнд та эхлээд өөрийгөө танилцуулж өгөөч гэж хүсмээр байна. За, подкастт урьж оролцсонд талархаж байна. Миний хувьд бол өмгөөлөгч уйлж Мандах сайхан. За, хуулийн байгууллагад нийтдээ 43 жил, үүнээс өмгөөлөгчөөр 23 жил ажиллаж байна. За, тэгэхээр та одоо өмгөөлөгчөөр одоо 23 дахь жилдээ ажиллаж байгаа гэж ойлгож байна шүү дээ. Тэгэхээр яагаад өмгөөлөгчийн мэргэжлийг сонгосон бэ? Өмнө нь 20 орчим жил хуулийн байгууллагад ажилласан юм шүү дээ. Тэгэхээр яагаад өмгөөлөгч болъё гэж шийдсэн юм бэ? Хуулийн салбарт ажиллаж байхад би өөрөө нэг нээлттэй харилцаатай учраас өмгөөлөгчийн ажил гэж надад бас тохирохоор байсан. Нэг хоёрдугаар тэгвэл би бас сэтгэл судлаач мэргэжилтэй. Тэгэхээр өмгөөлөгчийн ажил бол ерөөсөө яг сэтгэл судлалтай холбоотой байдаг учраас ер нь үндсэн мэргэжилтэйгээ адилхан тэгээд өмгөөлөгчийн ажил бол ерөөсөө хүнийг сонсох, хүнтэй харилцах энэ бүх ажлууд хамаардаг учраас би өмгөөлөгчийн ажлыг сонгож байна. За, тэгэхээр өмгөөлөгч хүн яг ямар ажил хийх юм бэ? Одоо яг нийгэм бүтээж байгаа үн цэн гэдэг ч юм уу? Яг өмгөөлөгч гэж ажлыг хийж байгаагийн гол зорилго нь юу гэдэг юм бэ? Ерөөсөө л хуулийг амьдралд нийгэмд зөв хэрэглүүлэх иргэдийн буюу одоо хууль зүйн тусалцаа авч байгаа үйлчлүүлэгч нарыгаа байгууллага иргэн аж ахуйн нэгж иргэн бидэнтэй тэдний зөрчигдсөн эрхийг хамгаалахад мэргэжлийн тусалцаа үзүүлэх. Тэр зорилгоор бол одоо энэ өмгөөлөгчийн ажил хийдэг. Тийм. Өмгөөлөгч ажлын онцлог нь бол ерөөсөө тэр бусдаас ялгаатай. Хууль хэрэгжүүлэгч. За, та өмнөх хариултууд дээр яг энэ асуултын хариултыг бас баг зэрэг дурдчих шиг боллоо. Гэтэ асуучих. Өмгөөлөгч хүний хувьд хамгийн чухал 3 ур чадвар заавал байх ёстой ур чадвар гэвэл юу гэдэг юм бол? Ерөөсөө бусад хүмүүс юу гэж боддог юм бэ? Миний хувьд бол хамгийн нэгдүгээрт байх суурь ур чадвар бол сонсох чадвар. Бусдыг сонсох, хүнийг сонсох. Тэ? Тэгжээж тэр хүний үйлчлүүлэгч ойлгоно. Тэр үйлчлүүлэгчээ юу гэж хэлэх гэж байгаа, ямар одоо өсөл зориг илэрхийлээд байгааг нь сонсож ижил ойлгоно. Цэгцтэй ирээтэй хүн бол шууд ярина. Цэгцгүй юм уу, стресст орсон, дарамтанд орсон, эсвэл учир холбогдлоо мэдэхгүй хүмүүс бол ерөөсөө олон төрлийн олон талаас нь ярьж байгаа. Тэгээ тэрийг сайн сонсож байгаад эцэст нь асуулт хариулж явуулсны үндсэн дээр тэр хүний жинхэнэ хүсэл зорилго илэрхийлэл нь юу юм? Яах гэж одоо өмгөөлөгч хандж байгаа юм? Ямар одоо эрх ашигын зөрчүүдөө тэр хамгаалуулах гэдэг юм бэ гэдгийг ойлгож авдаг учраас нэгдүгээр сонсох чадвар. Хоёрдугаар бол хууль хэрэглээ. Хууль хэрэглээ гэдэг чинь хичнээн хууль байгаад уншаад хийдэг боловч тэр чинь хэрэглэх гэдэг чинь хууль хэрэглэхээс гадна судлах, судалгааны ажил. Дээр нь одоо жишг шийдвэр бусад баримтуудтай танилцах. Тэр одоо асуудал маргаантай асуудалтай холбоотой өөр ямар эрх зүйн зохицуултууд байна тэр болгоныг судалж ээж, мэдж ээж, тэгжээж бид тэр үйлчлүүлэгчийн арга ашиг хамгаална гэж үздэг учраас ер нь бол би нэг тийм судалгааны ажил хийдэгтэй. Хууль уншихаасаа төрүүлээл би судлаад явчихдаг шүү дээ. Айгуу сонин тэгээд дараа нь ингээд өөрийнхөө цагийг харахаар хамаг цагаа хууль уншихад биш тэрийг судалж яаж энийг хэрэгэлсэн бол гэдгийг судалсаар бол хамаг цагаа авцаа харагддаг. Тийм. За, ойлголоо. Тэгэхээр ерөнхийдөө бол та сая одоо хамгийн чухал ур чадваруудын нэг бол хууль хэрэглээ гэж хэллээ шүү дээ. Тэгэхээр одоо магадгүй одоо захиргааны эрх зүйдэр ч гэх юм уу бусад эрх зүйн салбараас хууль хэрэглээний хувьд өөр онцлог зүйл гэж байт юм болоо. Захиргааны эрх зүйн салбар чи өөртөө захиргааны одоо байгууллагаас иргэн юм уу иргэдэд юм уу эсвэл нийтэд хамаарсан эрх зүй акт гаргаж байгаатай холбоотой. Тэгээд актын улмаас зөрчигдсөн эрх нь өрчөгдөж байгаа одоо хүмүүс бол шүүхэд ханддаг. Тэгээд шүүхэд хандхаас өмнө тэр чинь өмнө шийдвэрлэх ажиллагаа, урьдчилан шийдвэрлэх ажиллагаанууд гэж байна. За, татвар газартай холбоотой ч юм уу, бусад асуудал хөдөлмөртэй ч юм уу, тийм холбоотой асуудал заавал урьдчилан шийдвэрлэх ажиллагаа маргаанцлагаар ордог. Дээр нь захиргааны эрх зүйн одоо хууль хэрэглээний онцлог нь гэвэл иргэний эрх зүйдээр бол нөгөө нэхэмжих тавиуцагч буюу зохиогчид өөрсдөө нотлохоороо бүрдүүлээд өгж хэрэгээ шийдвэрлэдэг бол захиргааны эрх зүйдээр бол
хүн өөрөө гаргаж өгөхөөс гадна захиргааны байгууллага гэдэг нь нөгөө тухайн үйлчлүүлэгчээс дээд шатны буюу те давуу эрхээр харьцаж байгаа байгууллагууд учраас шүүхийн журмаар шаардлагатай нот хоримтуудыг гаргуулах. Захиргааны шүүх өөрөө санаачлагаараа тэдгээр нот хоримтыг шаардах гэх мэт ялгаатай талууд байдаг. За тэгэхээр өмгөөлөгчийн хувьд одоо захиргааны хэрэг хянаа шийдвэрлэх процесст ямар байр суурьтай одоо яаж оролцдог юм бол? Бүхэл эрхцүүд адилхан шүү дээ. Бүгд л өмгөөлөгчийн байр суурьнаас нөгөө өөрийнхөө үйлчлүүлэгчийн эрх ашигыг хамгаалах, тэрнтэй холбоотой материалын судлах, шаардлагатай нотол хоримтуудыг гаргаж өгөх, эсвэл бус надаа эрхгүй байгууллагаар гаргуулах. Тэгээ үйлчлүүлэгчийн хүсэл зорилгын илэрхийлэл юунд байна? Тэр нь яг хууль зүйнтэй байна уу гэдэг дээр зөвлөгөө өгөх, шүүгээс гарах шийдвэрийг одоо ийм утгаар гардаг, ингэж гардаг шүү гэдгийг ойлгуулах. Тэр ажиллагаануудыг бол өмгөөлөгч сайн хийж явах хэрэгтэй. Тэгэхгүй болохоор хүмүүс шүүх буруу шийдлээ, инглээ тэглээ гэсэн асуудал ярьдаг болохоос шүүх жишээлбэл дав заалтах шатны шүүх байдлахад анхаарч шүүхийн шийдвэрийг нэг бол хүчингүй болов, өөрчлөх тий гэсэн асуудлууд байдаг байхгүй. Тэгэхээр тэрнтэй одоо өөрчлөх, нэмэлт өөрчлөлт оруулах ч гэдэг юм уу. Тэгэхээр тэр асуудлуудтай холбоотой хууль журмынхаа зохицуултыг нэг үйлчлүүлэгчтэй тайлбарлаж өгөхөд дараагийн гарах шийдвэрт иргэдийн гомдол санал бол шаардлагагүй байна. Тэгэхээр одоо түрүүн таны хэлсэн хариултан дээрээс юм асуулт орж ирлээ л дээ. Сүүлийн үед энэ дээр олон нийтийн захим сүлжээнд одоо энэ шүүх ажиллагааны талаар ингээл иргэд олон нийт айгүй их санал бодлоо илэрхийлж штэ тий. Тэгэл ингээл дургуутсан байдалтай юмнууд явагдаж байна. За тэгээд ялангуяа захиргааны хэрэг бол бас олон хүн нэг хүний одоо эсрэг гэх юм уу захиргааны байгууллагын тал шийдэгдчихэд тэрэнд олон хүн дургуутсан магадлалаараа өндөртэй ч гэх юм уу тий. Захиргааны байгууллага буюу одоо төрийн байгууллага гэдэг агуулгаараа иргэд арай шүүмжлэлтэй хандаад байгаа юм шиг нэг тиймэрхүү зүйлүүд ажиглагддаг л та. Тэгэхээр одоо иргэд яагаад тэгэж юмд одоо юу гэдэг юм шүүмжлэлтэй хандаад байгаа юм болоо тэр нь одоо зөв юм болоо буруу юм болоо эсвэл иргэдэд одоо ингээд хандаж хэлэх зөвлөгөө ч гэх юм уу танд тийм байна уу? Ямар нэг маргааны эцсийн шийдэл бол хэн нэгэнд заавал таалагдчих. Ялангуяа нийтэд таалагдчих албагүй. Маргаан гэдэг бол нэгтэл нь хүсэлтэд хангуулаа шийдвэрлэн нөгөөтөл нь одоо сэтгэл дундуур үлдэх. Ерөөсөө ямар ч маргаан хоёр талтай шүү тийм биз дээ. Тэгэхээр энэ асуудлуудыг нөгөө иргэдэд зөв ойлгуулахад бол эхлээд урьдчилан тэр захиргааны байгууллагууд сонсох ажиллагаа явуулах, мэддэгдэх, нийтэд мэддэгдэх тий одоо олон нийтийн захим хэрэгслэр ч юм уу эсвэл одоо холбогдож байгаа тухайн иргэд эрх ашиг хөндөгдөж байгаа хүмүүстэй ч юм уу урьдчилж мэддэгдэх, саналыг авах тэр ажиллагаанууд бас хийгдээгүйгээс болоод иргэд бас буруу ойлголт авах хандлага байдаг гэж бодож байна. Тэрнээс биш яг шүүх хуралд ороод тэр процессыг өөрөө мэдчихсэн тэр оролцогч нар бол нэг тэгж захим орчинд гомдол тавиад асуудал үүсгэж байдаггүй. Зүгээр дам сургаар сонссон, бусдын бичснийг харж буруу ойлгосон хэрэг маргааны байдлыг бүрэн мэдэхгүй байгаа хүмүүсийн гаргаж байгаа хандлага ганц захиргаа гэлтгүү. Ерөөсө бүхэл маргаантай асуудалтай гардаг. За ойлголоо. Тэгэхээр цаашаа дараагийн асуулт руу оръё гэж бодож байна. За тэгэхээр таны хувьд бол өмгөөлөгчөөр 23 жил ажилласан хүн байгаа. За тэгэхээр 23 жилийн хугацаанд магадгүй онцлог кейс гэж байсан болов уу? Би одоо тэр кейсмэс гэж онцлмооргүй байна. Нэгдүгээр энэ чинь нөгөө нийтэд гарч байгаа учраас хоёрдугаар бид нар үйлчлүүлэгч ханууцыг хадгалах хэрэгтэй. Тэгэхээр одоо нэр бүхэн хүмүүстэй холбоотой эрүүгийн хэрэгтж огрогчийг төлөөлөд явж илаа. Янз бүрийн дайрлал халдлагад өртөжээлээ. Захиргааны байгууллагатай холбоотой төр захиргааны шийдвэрүүдийг хүчингүй болгосноор иргэдийн эрх шиг яаж сэрхэх вэ гэдэг дээр хүртэл ажиллаж илаа. Тэгэхээр би бол тэр гэж нээлттэй хэлмээргүй байна. За ойлголоо. Тэгэхээр таны хувьд одоо тэгвэл кейс одоо хэрэг хүлээж авахаас өмгөөлөхөөс татгалзаж исэн тохиолдол гэж байдаг уу? Шууд татгалзаж исэн тохиолдол байхгүй. Шууд татгалзаж үйлчлүүлэгчид гомдол сэтгэл төрүүлэхээс өмнө эхлээд миний одоо барьдаг арга гэх юм бол заавал өөрт нь ойлгуулад ийм байж магадгүй ингэж шийдэгдэхээр байна. Хууль бол иймэрхүү байгаа. Гэхдээ таны нотол хоримт ямар юм? Та өөрийгөө хамгаалж байгаа нотол хоримтоо бүрдүүлэхдээ юу бүрдүүлж чадах юм? Тэр чинь энийг нотлох, энийг нотлохгүй шүү гэдгийг нь өвчлээд заавал хэлдэг. Тий ойлгуулдаг. Дээр нь хүмүүстэйгээ харьцаж үздэг, мэдээ зөвлөгөө өгөөд өмгөөлөгчөөр ахмад бол тэгэхээр ярилцсан шүү дээ хоорондоо. Тэгээ ярилцж байхдаа бол
яг энэ хүн үг авахар хүн үгүй юу, үйлчлэгээ авч чадхаар хүн үгүй юу гэдэг дээр нь бас анхаарал хандуулдаг. Одоо ямар нэгэн ажил чинь хоёр талын хамтын ажиллагааны үр дүнд тэр ажил нь өөрөө үр дүнтэй байдаг байхгүй юу? Гэтэл өмгөөлөгчөө хүндлэхгүй, дайрсан ч юм уу, дээрэмгүй хандсан, эсвэл үйлчлүүлэгчөө хүндлэхгүй харьцаж байгаа тохиолдолд тэр ажлын үр дүн гарахгүй учраас би аль болохоор зам нийлэх гэхэд таашаа тийм ээ. Би энийг ойлгоод мэдээлэл бүрэн солилцож чадахын инээс айж ичгүй бүх юмаа ярьж чадхаар тийм үйлчлүүлэгчийг сонгож авах хичээдэг. Тийм учраас би татгалзан гэхээсээ илүү харилцахад хүндрэлтэй санагдсан хүмүүс бичвэ, жирийн одоо хүмүүс ч бүхэл зөвлөгөө авдаг хүмүүстэй би өөр боломжийг гаргаж өгдөг. За одоо зөндөө олон өмгөөлөгч байгаа, хуулийн зөвлөгөөд байгаа. Та нар ингээд асуу сураад яваад үзье. Зөвлөгөө аваад үзье. Тэгж байгаа та нар өөрсдөө хинтээ нь ажиллаж болмоор байна. Тэр хүнтэйгээ ажиллахыг би санал болгоно. Тэс би заавал надтай ажил. Би одоо тэдэн жил ажилласан. Би одоо тийм юм ч гэдэг юм уу те янз бүрийн амлалт өгдөггүй. Тэгэхээр би боломжийг гаргаад өгчгөр их ихтэл буцаж ирдэг. Тий. Магадгүй таны тэр боломж гаргаж өгсөн гэдэг нь эргүүлээд нөгөө үйлчлүүлэгчтэй танд итгэх тэр итгэлийг олгодог байж бас болох юм тий. Одоо үйлчлүүлэгч гэдэг бол өмгөөлөгчтэйгээ ялангуяа одоо маш сайн ойлголцох хэрэгтэй, маш сайн итгэлцэх хэрэгтэй гэдэг. Одоо би 6 өмгөөлөгчтэй болсон таны өмнө өмгөөлөгч болгонд тэгж хэлж байсан. Үйлчлүүлэгч болон өмгөөлөгчийн хооронд бол маш тийм гүн итгэлцэл тийм зүйл заавал байх хэрэгтэй гэж хэлжсэн. Тэгэхээр магадгүй та өөр өмгөөлөгчтэй уулзаад үз. Тэгээд яг болж ийн гэж байгаа хүнийг сонгох гэж тэр сонголтыг өгж байгаа гэдэг нь эргүүлээд үйлчлүүлэгчтэй танд итгэх итгэлийг олгодог бас нэг зүйл байж болох юм болоо гэж санагдлаа. За ойлголоо. Тэгэхээр ерөнхийдөө бол захиргааны хэрэг захиргааны хэрэг дээр өмгөөлөд явж хахад магадгүй одоо амжилттай өмгөөлөгч гэж ямар өмгөөлөгчийг хэлэх юм болоо та одоо өөрийнхөө амжилтыг яг юугаар хэмждэг вэ? Одоо ялалт байгуулсан тоо болгоноор одоо ялалт гэж одоо бодох уу? Эсвэл одоо арай өөр зүйл гэх юм болоо? Үгүй шүү дээ. Заавал одоо нэг хэмжлэл нь хангагдсан, хүсэл зориг нь хангагдсан бол яллаа гэд байхаасаа илүү хангагдаагүй байсан ч гэсэн биднэрт сурч мэдэх юм зөндөө үлддэг байхгүй. Энэ талаас нь хараг байсан юм байна. Нэрээ эн чинь бас юм байсан юм гэдэг тийм ухаарал өөрийнхөө дутууг мэдрэгч гэдэг юм уу те одоо илүү судлах шаардлагатайг ойлгох гэдэг юм уу. Эн чинь бол баг одоо ялалт гэдэг үгтэй чинь төстэй өөрийгөө өөрчлөх боломж байдаг байхгүй. Тэгэхээр нэг хоёрдугаар гэх юм бол ер нь бол яг тухайн үед нэг хэсэгтээ бол захиргааны эрх зүгээр би нэлээ их дагнж ажиллаж байсан. Тэгээд нэлээд амжилттай байсан. Одоо шүүгчнэр гэдэг юм уу те оролцогчид бусад хүмүүс бол ер нь бол зарим унтахгүй. Тэгэхээр тэр дээр үзэх юм бол нөгөө хууль хэрэглээнийхээ байдлыг зөв болгох, шүүгч нартай хэргийн байдал, оролцогчийн байдлыг зөв ойлгуулах, тэр суугчийн итгэл үнэмшилт нь өмгөөлөгч хүний хууль хэрэглээ болоод тэр итгэн үнэмшүүлж ярьж мэтгэлцэх чадвар нь нөлөөлж иж миний үйлчлүүлэгч ашигтай байна гэдэг байр сууриас ханддаг учраас аль болохоор би ёс зүйтэй ажиллахыг хичээдэг. За тэгвэл одоо төгсгөл дүгнэлт хэсэг рүүгээ орё гэж бодож байна л та. Таны хувьд одоо ингээд зөвхөн захиргаа гэлтгүү эрүүгийн хэрэг дээр, иргэний хэрэг дээр бас өмгөөлөгчөөр ажиллаж исэн тохиолдлууд байдаг гэж ойлгож байна. Тэгэхээр таны хувьд одоо өмгөөлөгч гэдэг хүнээ өмгөөлөгч мандах сайхан гэж хүнийг за мөн хувь хүн мандах сайхан гэж хүнийг нэг үгээр тодорхойлвол ямар үг байх вэ? Тэр хоёр нь ижилхэн үг байх юм болов арай өөр үгт юм болов? Аль ч гэсэн шудраг. Хувь хүн талаасаа ч би шудраг, хууль хэрэглээ, ажлын талаасаа ч би шудраг. Ямар нэгэн буруу дутуу юм хийж байгаагүй. Тэр бол миний зарчим. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр би эргээд хийжсэн ажлаа харсан, өнгөрүүлсэн амьдралаа эргээд харсан ч харамсах юм байдаггүй. Сэтгэл дүүрэн байдаг. Яагаад гэвэл би хизээч хууль зөрчиж байгаагүй, хэн нэгний итгэлийг алдчихж байгаагүй. Би өөрийнхөө чадвар, өөрийнхөө чадалд өөрийнхөө борж ирэхээр л үдийн зэрэгтэй эргээд бодоход одоо ёс зүй алдсан ч юм уу шудраг бусаар хандсан тийм зөрчилгүйгээр цэвэр амьдарч ирсэн л гэж боддог. Магадгүй энэ нь бол өмгөөлөгч хүний хувьд та өмгөөлөгч хүн болохын хувьд таны хувьд айгүй тийм үн цэнтэй зүйл юм болоо гэж бас санагдаж байна. Магадгүй мэдээжийн хэрэг
гэх юм уу эсвэл өмгөөлөгч хүмүүс бол шударга байх гэдэг бол хамгийн эхний хүлээлт байдаг бахал та. Гэхдээ одоо олон улсын кейс дээр ч гэх юм уу бодит байдал дээр ч гэх юм уу зөрүүтэй асуудлууд гардаг байх. Тэгээд зөрүүтэй байдал байдгаас болоод бас иргэдийн дунд тийм буруу ойлголт үүсдэг болов уу гэж бодож байна. Тийм. За ойлголоо. Тэгэхээр одоо хамгийн сүүлийн асуултыг асуумаар байна. Таны хувьд одоо энэ олон жил ажилласан туршлагатай өмгөөлөгчийн хувьд одоо танаас хойш хуульч болж байгаа, өмгөөлөгч болж байгаа шинэ үеийн залуу өмгөөлөгчдөд зөвлөгөө өгч гэвэл та ямар зөвлөгөө өгөх вэ? Бас л адилхан шудраг байхыг хичээж ажиллаарай. Бусдад гуурамж итгэл төрүүлж болохгүй. Бусдын зовсон, шаналсан тэр харилцаа, тэр эрх зөрчигдсөн эрхийг сэргээх ажилд хувийн эрх ашиг эсвэл хувийн хандлагаар хандаж болохгүй. Яг л ажил мэргэжлийн ёс мэргэжил байх хэрэгтэй. Энд ажил мэргэжлийн ёс зүйгээс гадна тухайн хүний одоо хүмүүжил сурсан одоо өсгсөн орчин хүмүүжил нөлөөлдөг гэж боддог. Би бол айлын том охины том ох учраас нөгөө нагц гэдэг. Тэгээ би эмээгийн гал дээр төрсэн нагцын гал дээр төрсөн одоо эмээгийн хамгийн том зээ охинээс учраас миний эмээ 93 нас хүртэл намайг бол айгүй зөв хүмүүжлээ. Тэгээ би одоо хүртэл эргээл бодоход өссөн орчин гэдгээр ээж гэдэг хүнээс илүү намайг өсгсөн тэр эмээгийнхээ ачиг айгүй боддог. Одоо ч би өөр хүүхдүүдэд хэлдэг. Хамгийн гол нь шударга зөв ажиллах хэрэгтэй. Шинэ болж байгаа өмгөөлөгч хандаж хэлэхэд бол харилцаа хандлагын асуудал ажиглагддаг. Залгамж холбоо буюу одоо нөгөө ахмадуудтай харьцах хандлага бас ажиглагддаг. Дээр нь өмгөөлөгч гэдэг ажил мэргэжил болвол зөвхөн чи энийг хийж явах хэрэгтэй, чи л чадна гэсэн ажил бас биш. Бусдыг хүндэлж, бусдын төлөө ажиллах үүрэгтэй, нийгмийг эмчлэх үүрэгтэй, тий? Бусдад энэ хууль хэрэглэг зөв байлгахад ойлгуулах үүрэгтэй. Айгүй чухал одоо ажил учраас тэр ажил мэргэжлийг зөв ойлгоосай. Нийтийн төсвийн төлд ажилласай. Хичнээн одоо энэ өмгөөлөгчийн ажлаар орлого бол амьдрдаг ч гэсэн тий. Чиний ажлын үр дүн бусдад баяр баясгал авчирсан дараа нь дахиад энэ чигийн алдаа тогтол гаргахгүй байхад чиглээсэ гэдэг дээр анхаарч ажилласай л гэж үздэг. За ойлголоо. Тэгэхээр миний бэлдсэн асуултууд бол одоо энэ түрээд дуусж байна. Тэгэхээр ярилцлагын туршид магадгүй би танаас асуугаагүй та нэг юм хэлчихсэн даа гэж бодсон зүйл байвал хэлж өгч гэж хүсмээр байна. Гэхдээ яг цаг үеэд дагаад одоо нөгөө ай байгаа шүү дээ тий цахим орчинд хиймэл оюун ухаан. Тий. Тэгэхээр энэ хиймэл оюун ухааныг одоо нөгөө дэлхийн нийтрээр хэрэглээд байгаатай холбоотой бид нар ч гэсэн бас зөв ашиглах хэрэгтэй. Сүүлийн үед бол шүүхээс жирийн иргэд өмгөөлөгч нар яриад гэхгүй байлгүй дээ. Жирийн иргэд ашиглаад шүүхийн хэмжил гаргаад өгөөд байгаатай холбоотой алдаа их гарч ийн гэж яригддаг. Тэгэхээр яг зүгээр зарим юмыг тодруулах үүдснээс ChatGPT ч гэдэг юм уу дээр ухаалаг ажиллаад байгаа юм шиг боловч эн чинь цаана бас эрсдэлтэй салбар байдаг эрсдэл гардаг гэдгийг бас хүмүүс ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бид нар AI гээд ажил мэргэжилтэд хэрэглээд бид нар өмгөөлөгчнүүд бид нар өөрсдөө ажлыг хөнгөлөлтөд ажиллахаас илүү бас тэр нөгөө эрсдэл тал руу сайн харж анхаараасай гэж үздэг. Бусдын нэр хүндэд таалдаж болохгүй. Бусдын одоо биометрик зураг одоо юу гэдэг те тэрийг ашиглаж болохгүй. Тэгэл одоо нэг аяар хийсэн юм чинь одоо үндсний тусгаар тогтнол нөлөөсөн юм гарцсан байвал яах вэ? Тэ бодлогын хувьд бол гэх мэтээр ингээд олон байдаг учраас тэрэн дээрээ хяналттай байгаарэ гэж хэлэх цаашаа ер нь бол бид нар хяналттай байх хэрэгтэй байна. За тэгээд өмгөөлөгч маань нийлээ тэр аяа ашиглаад үйлчлэж хийхээр бол биеиндээ туршлагаа хуваалцаад бүгдээрээ нэг баг болж байгаа нь ер нь нэг тийм зөв хувилбарыг гаргаж ирээд тэгээд тэр зөв хувилбараа зөв хэрэгжүүлэхийн тулд одоо тэр эрсдэлтэй буюу алдаатай зүйлүүдийг засаж залруулах хууль журмаа гаргадаг юм уу те тэр тал дээр анхаараасай гэж үздэг. Одоо өөртөө сурч мэдэхгүй бол техник технологи хүнээс илүү хэрчээд байна. Тий. Тэгэхээр ерөнхийдөө тэдний чинь буцаад хүн хянах учраас тэр хяналттай холбоотой үйл ажиллагааг сайн хийгээсэй гэж үздэг. Тий. Би бол амар мундаг хэрэгэлдэг бас хүн биш. Гэхдээ сурч мэдхийн тулд өнөөдөр хүртэл явж байгаа. Тий. За ойлголоо. Тэгэхээр таны сайн хэлсэн зүйлээр дахиад нэмж асуумаар санагдлаа л да. Тэгэхээр одоо хиймэл оюун ухаан ингээд хөгжөөд одоо зарим хүмүүс олон улсад ч гэдэг юм уу хиймэл оюун ухаан хөгжихийн хэрээр энэ бол одоо ингээд хуульч гэдэг юу бол одоо мэргэжлийг байхгүй болгоно орлоо гэж хүмүүс ингээд нэг хэсэг ярьсан.
Тэгэхээр одоо ингээд химэл оюухан хэрэглээнд ороод та ч гэсэн ажил дээрээ одоо хэрэгэлдэг тохиолдлууд байдаг баг. Тэгэхээр хэрэглээд үзэхэд ер нь өмгөөлөгчийн ажлыг юм химэл оюухан гэдэг зүйл одоо орлож чадах болов? Бүрэн орлож чадахгүй л дээ. Тэр чинь нөгөө програмчлагдсан цахим технологийн л асуудал шүү дээ. Гэтэл өмгөөлөгчүүд чинь хүнтэй харьцаж байгаа. Хүний сэтгэл зүйтэй харьцаж байгаа. Тэрний баярлах, гомдлох, гуниглах, тэр олон нюанс, тэр бүх юм чинь өмгөөлөгчүүд чинь өөрийн үг, үйлдэл, сэтгэл бүх юмараа хууль хэрэглээрээ илэрхийлж гаргаж идэг. Тэрнээс биш яг одоо тийм багц ийм цаг захимжчихсан бол баахгүй. Манай Монгол бол хэрэглээд байгаа шүү дээ нөгөө хэрэглээл ийм Монголио байна. За тэр замын хөдөлгөөний асуудлууд байна, таксины асуудлууд байна гэдэг юм уу тий. QR одоо мөнгө төлөхтэй холбоотой тэр нөгөө хэлбэршүүлсэн өнөд өндөө. Тэр манай хуульчнаас гэсэн хэлбэршүүлж болох боловч одоохондоо хуульчиг бүр орлож чадахгүй. Тий. За ойлголоо. За тэгэхээр энэ түрээд подкастаа өндөрлүүлэе гэж бодож байна. За тэгэхээр Шихиотог их сургууль болон Монголын өмгөөлөгчдийн холбооноос хамтран гаргаж буй өмгөөлөгчийн өнцөг сурвалж подкастын ээлж дугаарыг хүрээд өндөрлөж байна. Манай энэ удаагийн дугаарын зочноор Монголын өмгөөлөгчдийн холбооны хувь хүний хөгжлийн хорооны тэргүүн хуульч өмгөөлөгч Мандах сайхан оролцлоо. Танд баярлалаа. За баярлалаа.